Өнөөдөр бидэнтэй сэтгэл зүйн сонирхолтой нэгэн сэдвийн талаар хуваалцахаар сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйч Отхон цэцэг хүрэлцэн ирээд байна. Тэгээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр бид сэтгэлийн тэнхээтэй холбоотой сэдвийн талаар та бүхэндээ хүргэн. Тэгэхээр сэтгэлийн тэнхээ гэдэг үгийг сонсоод хүмүүст өөр ойлголтууд, за өөрөөр жишээнүүд толгойд нь орж ирж байгаа байх. Тэгэхээр сэтгэлийн тэнхээтэй хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал. За сэтгэлийн тэнхээ буюу нөгөө өөрөөр хэлэх юм бол сэтгэлийн хат гэж бас нэрлэж болно тийм ээ. За сэтгэлийн хат маань өөрөө юу гэлээд байна гэхээр ямарваа асуудал тулгархад ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Нөгөө төгөр сэтгэлийн хаттай хүн гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэхээр хамгийн эхлээд өөрийнхөө давуу боловсрол талыг мэддэг. Нөгөө төгөр юуг би яг зохицуулж шийдэж чадах юм. Нөгөө төгөр би юуг орхих юм гэдгийг мэддэг. Нэгсэндээ өөрийнхөө нөөц боломжийг мэддэг гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт ер нь бол ингээд нөгөө нэг бүхэлд нь аваад үзэх юм бол өөрийгөө бодтоор үнэлж чадчихэв үгүй юу? Би үнэхээр энийг хийж чадна, би үнэхээр энийг хийж чадахгүй. За энэ бол ингээд миний мэдлээс сэтэрсэн хэрэг юм байна гэд ингээд орхиж гин үгүй байна уу? Хүмүүстэй харилцахдаа бас энэ дээр харилцаан дээр бас энэ маань яаж илэрч ийн гэдээс шалтгаалаад тэр хүнхээр сэтгэлийн хаттай үнэ үгүй үнэ гэдг нь бас харагддаг юм байна лээ. Тэгэхээр ерөнхийдөө өөрийнхөө давуу болон сул талуудыг илүү мэддэг байх. Ер нь бол өөрийгөө илүү сайн танин мэдж чаддаг байх. Түрийгээ одоо нөгөө нөхцөл байдлууд, асуудлууд тохиороход хэрхэн тохируулж чадж байна гэдгээс нь сэтгэлийн тэнхээ харагдах нь шүү дээ. За ингээд амьдрал дээрх жишээнүүдийг харахаар жишээлх юм бол за би нэг ийм зүйл сонсч байсан. Аав нь өөд болоод тэгээд аав нь өөд болох үед хүү ерөөсөө уйлаагүй мэн л та. Тэгэхээр ах トゥ нар нь юу гэж ярьж ирсэн бэ гэхээр тэр хүүг хараад энэ үнэхээр нэг юм төсвөртэй сэтгэлийн тэнхээтэй хүүг чи ерөөсөө уйлаагүй. Ганц ч нүлэмс гаргаагүй штэ. Ер нь бол айгүй төсвөртэй хүүхтэй гэдэг яриаг сонсч байсан. Тэгээд тэр үедээ бол ингээ оюутан байсан учраас яг тийм юм шиг санагдчихсан. Үнэхээр төсвөртэй юм шиг. Тэгээд сүүлдээ мэрэгчлэрээ сураад судлаад ирсэн чинь сэтгэлийн тэнхээ мөн үү гэдэг дээр ингээд эргэлзээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн хүмүүсийн дунд сэтгэлийн тэнхээ гэхээр л ингээд нэг тэсэлтэй бараал эсвэл одоо уура илэрхийлж гарах гэхээс илүү би яаж уура барих вэ гэдэг асуултуудыг дандаа асууж идэг юм шиг санагдав. Тэгэхээр энэ бүхэн маа нөгөө сэтгэлийн тэнхээ гэдэг ойлголтоос жоохон хэлбигэд байгаа юм шиг. Тэр сэтгэлийн тэнхээтэй холбоотой тогтцоо хандлагууд нийгэмд илүүх байгаад тах шиг байдаг л да. Энэ талаар үзэгчтэй болцвол. Хүмүүсийн хувьд болохоор зарим хүмүүс байглаасаа одоо маш одоо сайн одоо юу гэдэг өндөр сэтгэлийн хаттай ямар нэгэн зүйлийг хүлээж авахта тасан зохицох чадвар нь илүү сайн байдаг гэсэн үг. Нэг талаар тасан зохицох чадвар хурдтай байгаа юм л та. Тэгээд дээрэс нь ямар нэгэн гинтийн үйл явдал тохиолдоход тэрийг нэг тийм хүн дээр хүлээж авахгүй бас тохиолдол байна. Энэ нь одоо байглаасаа цаанаасаа хөвгөлтэй. Нөгөө талаас энийг маш эмзээр хүлээж авдаг хүмүүс байдаг. Хэдэн жил болсон ч гэсэндээ одоо магадгүй одоо саяны кейсэн дээр те одоо аав нь өнгөрчөөд одоо 3-5 жил болж исэн ч гэсэндээ тэр уу гашуун одоо хүртэл явж идэг хүмүүс байж идэг. Тэр маань бас нөгөө төгөр уу гашууга зөв зохистойгоор тайлаагүй бас нэг илрэл байж иж болно тийм ээ. Нөгөө төгөр нөгөө сэтгэлийн хат маань өөрөө нэг дөрвөн хүчин зүйлийг нэгтгээд байгаа юм. Ерөнхийдөө ингээ аваад үзвэл эхнийх нь болохоор ерөөсөө сайн сайхан байдал. За одоо бид нар wellness гэж ярьдаг шүү дээ тий. За тэрэн дотор маань юу байна гэхээр эхнийх нь мэдээж одоо сэтгэл хөдлөл тийм ээ. Чи хүмүүстэй харилцахдаа ямар мэдрэмжтэй байгаад тий хүмүүс чамд ямар мэдрэмж өгөөд идэх юм. Нөгөө төгөр чи их бичсэн тохиолдолд чамд ямар мэдрэмж төрдөг юм амьдралдаа тийм ээ. Нөгөө төгөр энэ маань бас нөгөө нэг чи биеийн хувьд хэр одоо эрүүл юм бэ нэгсэндээ physical wellness шүү дээ тий. Энэ маань нөгөө төгөр чи юм одоо эрүүл амьдралын одоо хэм маягт хэр одоо хэр эрүүл амьдралын хэм маягтай буюу чи яг юу идэж бодох юм бэ? Тэр нь чинь биенд чи хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Нөгөө төгөр
чи дасгал хөдөлгөөн байнга хийдэг үгүй юу гэх мэтлээ эдгээр маань нөгөө вэлнес дотор орчдөг. Нөгөөтэйгөр болохоор дахиад нэг хүчин зүйл нь юу гэхээр өөрийгөө таньж мэдэх. Буюу нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Сэтгэлийн хаттай хүн гэдэг маань өөрийн давуу болон сул талаа мэддэг байдаг. Мэддэг хүнийг хэлдэг гэд. Тэгэнгүүт тэхийн тулд тэр нөгөө өөрийгөө таньж мэдэх гэдэг зүйлийг бид нэр эхлээд хийх хэрэгтэй байна л да. За self aware хийнэ гэхээр бид нэр хамгийн эхлээд ерөнхийдөө бол нэг юм өдрийн тэмдэглэл бичвэл хамгийн тохирсон арга байдаг. Өнөөдөр яг юу тохиолдсон, хинтээ ярилцахад ямар байсан, тэрний араас ямар мэдрэмж мэдэрсэн, тэ тэрний хариу үйлдэл нь юу байсан. За нөгөөтөөгөр би ийм юм дуртай, дургу гэдгээ бичихтэй. Би ийм хүмүүстэй нийлэх надад ингээд тэ vibe таардаг юм байна гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү зүйлсүүдээ ингэж тэмдэглэл хөтлөх байдлаар өөрийгөө бас таньж мэдэх хэрэгтэй байна. Нөгөөтөр болохоор зорилгын мэдрэмж байна уугүй юу? Зорилго гэдэг нь болохоор зөвхөн тэр нөгөө нэг карьерийг ерөөсөө хийлээгүй. Би ирээдүйд юу гэдэг юм мундаг мэрэгчлэлтэн болно, мундаг захирал болно гэдэг карьер гэхээсээ илүүтэйгээр чи энэ үлдсэн энэ цаг хугацаагаа юунд зориулах гэдэг юм бэ? Чи цаг хугацаагаа юунд ашиглах гэдэг юм бэ? Цагаа юунд зориулах юм бэ гэдэг чиний энэ бас нэг зорилго буюу тэр нэг хэсэнд бол нөгөө талаар тэр зорилго чинь бас хүсэлтэд чинь нийлж явах шаардлагатай болчихж байгаа. Нөгөө би цаг хугацаагаа нэг юмд зориулмаар байдаг. Тэгэхээр тэр зориулж байгаа юм байна мэдээж миний хүссэн зүйл байж ич би тэр зүйлийг цаг хугацаагаа зориулж чадна тийм ээ. Тэгээ нөгөө талаар болохоор энерги хаанаас авдаг юм бэ? Юу гэдгийг мотивацтэй. Мотивац хаанаас авдаг юм бэ гэдэг бас энэ дотор ингээд дөрвөн хүчин зүйл дотор орчдөг юм байна л да. Энэ дотор юу гэхээр стрессээ хэрхэн зохицуулдаг юм бэ? Стрессийнхаа дараа ямар арга ашиглаад тэрнээс гарч чаддаг юм бэ? Стрессээ ер нь хэр зохицуулж чаддаг юм. Тэгээ таны өөрийн тэр өөртөө тэр мотивац өгөх арга чи яг юу юм бэ? Тэр мотивацаа гаднаас аваад идэх юм уу? Эсвэл ямар нэгэн дуу хөгжим сонсохоор байт юм уу? Эсвэл хэнийг загнуулахаар юм уу? Эсвэл нөгөө талаар хүмүүс загнуулахаараа бас мотивац аваад идэх хүмүүс байдаг шүү дээ. Би өстэй ахиж загнуулах гахиж би алдаа гарахгүй. Эсвэл хэнийг урмын үг гэхээр бас тэ илүү илүү сэтэлчээд байна уу гэдэг. Энэ ингээд дөрвөн зүйлүүд маань ингээд нийлээд ерөөхдөө тэр нөгөө нэг сэтгэлийн хат гэдэг зүйлийг ерөөхдөө бүртгүүлээд байгаа юм байна л да. Тийм. Таны хэлсэн сонсож хахад ерөнхий агуулгууд маань сүүлдээд маш ихээр ярих болсон EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны агуулгатай нэлээд төстэй юм шиг санагдлаа. Тэгээд судлаачид маань EQ чадварыг хөгжүүлэх боломжтой гэж үздэг байгаа шүү дээ. Хэдийн насанд хүрсэн ч гэсэндээ сэтгэл хөдлөлийн оюун ухаан маань ингээд тасралтгүй үргэлжиж байдаг, тасралтгүй суралцж байдаг зүйл учраас хөгжүүлэх боломжтой гэж үзээд байгаа. Тэгэхээр сэтгэлийн тэнхийг багаас ингээд нэг талаараа өгөгдмөл зүйлээ. Гэхдээ цаашдаа ер нь хөгжүүлэх боломжтой болов уу үгүй болов гэдэг нь миний хувьд илүү сонирхолтой санагдлаа л да. Тэгэхээр илүү өгөгдмөл юм бол хэдэн хувийн ч юм уу те илүү өгөгдмөл юм болоо үлдсэн хувийг нь хөгжүүлэх боломжтой юм болоо магадгүй ингээд илүү насанд хүрсэн 30 гарсан би ингээд хөгжүүлэх боломжтой болов гэж гайхаж байгаа үзэгчд биш магадгүй. Тэгэхээр үнийг хөгжүүлэх боломжтой байдаг уу? Тэгээд сэтгэлийн тэнхээ гэдэг энэ процесс маань яг яаж ингэж үүсэж бий болдог вэ? Магадгүй хүүхэд ямар орчинд яаж өссөн бэ гэдэг нь тухайн хүүхдийн зан характер ямар болох уу гэдэгтэй салшгүй холбоотой байдагтай адилхан сэтгэлийн тэнхээ ямар байх вэ гэдэг нь хүүхэд ямар орчинд өссөн бэ гэдэгтэй хамааралтай байх уу? Ер нь сэтгэлийн тэнхээ үүсэх процесс нь яаж явагддаг вэ? За сэтгэлийн тэнхээ сэтгэлийн хат гэдэг маань уусаа байгалаас өөрчлөгдсөн байдаг. Ерөнхийдөө л бид нар төрөхдөө л яг ямар сэтгэлийн хаттай байх юм бэ? Эмзэг байх юм уу? Эсвэл би амьдралд тэг ингэж хүчтэй байх юм уу? Үгүй мүү гэдэг нь ерөнхийдөө төрөхөст. Гэхдээ бид нар сэтгэлийн хат гэдэг зүйлийг хөгжүүлэх боломжтой. Тэгээд дээрээс нь бидний амьдралд маш чухал зүйл шүү дээ. Энэ маань бид нар асуудлаа хэрхэн шийдвэрлэж чаддаг болох юм, бусдад хэрхэн харилцах юм. Нөгөөтөөр амьдрал тулгараад байгаа бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах юм. Яаж стресстгүйгээр өөрийгөө сайн сайхан байлгах юм гэдэгт маань өөрөө сэтгэлийн хат гэдэг маань өөрөө их чухал. За тэгэнгүүт нөгөө нэг ярьдаг штэ тий. Би хүн бол төлөвшөд тий. Би хүн бол төлөвшөд мэдээч 51% нь генээсээ 49% нь
өөрийн амьдралынхаа өөрийн амьдралын одоо орчноосоо гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан мэдээж хүүхэд өгөгдсөн генээсээ гадна одоо тэр нэг генэндээ ямар нэгэн байдлаар нэг сэтгэлийн хаттай өндөр үү сул уу гэдгийг гараад ирсэн. Тэнгүү тэр орчинд тэр ээж аав хэрхэн хандж байгаагаас тэр хүүхдийг юунд сургаснаас яаж хүмүүжүүлснээс бас хамаарад энэ маань бас арай нэг өөр болох бас боломжтой. Нэгсэндээ орчноос бас тодорхой хэмжээний шалтгаална гэсэн үг. Нөгөө нэг бид нар тэгвэл одоо яаж хөгжүүлэх юм бэ гэдэг тийм. Сэтгэлийн хатыг ингээд одоо нөгөө дөрвөн хүчин зүйл гэхээсээ гадна илүү бас юм тодорхой хэлж өгье л да. Тодорхой тийм ээ. За мэдээж нөгөө нэг сэтгэл хөдлөлөө ойлгох тийм ээ өөрийгөө танин мэдэх нь маань түрүүний хэлсэнчлээс орно. Нөгөөтгөөр бас тууштай байдал нь маань өөрөө бас сэтгэлийн хатыг бий болгож идэг юм байна л да. Тэгэхээр ямар нэгэн зүйл бууж өгөхгүйгээр ямар нэгэн зүйлд одоо илүү хичээж эцсийг харахын тулд те ингэж тэмцэх хэрэгтэй бас юм байдал. Нөгөөтгөөр нөгөө нэг үргэлж эерэг байдаг хүмүүс идэх те. Тэр хүмүүс маань бас нэг сэтгэлийн хаттай байх юм бас нэг үндэс нь болоод идэх юм байна л да. Бүх юм ингэж бүх юмд эерэг байж чаддаг. Ямар нэгэн одоо бэрхшээл тохиолдлоо гэж бодоход цаатлын нөгөө эерэг талыг нь олоод харчдаг. За нөгөөтгөөр болохоор одоо social support буюу гэдэг бусдаас дэмжлэг авч чаддаг юм байна л да. Сэтгэлийн хаттай байдаг хүмүүс маань. Одоо найз нөхдөсөө төвөгшөхгүй тусламж хүсдэг те ямар нэгэн туслахыг нь хүлээн зөвшөөрдөг. Зарим хүмүүс тэгдэггүй хүмүүсс байдаг штэ те. Туслах гэхээр нэг л зүгтаагаад явчихдаг. Би ганцаараа хиймээрэн гэдэг ч юм уу. Тэг тиймэрхүү. Тэгээ нөгөөтгөр бас нэг юм хошин мэдрэмж бас байх хэрэгтэй юм л да. Тэр маань бас энэ сэтгэлийн хат гэдэг зүйлийг бас бий болгож байгаа нэг зүйл маань юм байна. Нөгөөтгөр бас чухал зүйл нь юу гэхээр хандлага буюу альваг та яаж харж ийн вэ гэдэг айгүй чухал. Бид нар одоо хандлагыг зөндөө хардаг штеп. Магадгүй энд байгаа үзэг таны талаас бүр их харагдчихвэл миний талаас одоо юу гэдэг гурвалж харагддаг ч тийм үү. Тэр болгон хүн болгоны хандлага өөр те. Тэгэхээр та тэр хандлагыг өөртөө яаж бий болгох юм бэ? Эргээр бий болгох юм уу? Сөрхөөр юм уу? Энэ маань нөгөө дахиад нөгөө бас бодолтой маань хамаатай болоод ирнэ. Тэгээ нөгөө талаас өөрийгөө таньж мэдхээс гадна бодлоо зэгцлэх гэдэг хамгийн чухал зүйл гэдэг юм байна л да. Сэтгэлийн хатад. Одоо тэгэхээр бодлоо зэгцлэх буюу хэрвээ танд ямар нэгэн бодлын алдаа байдаг бол тэр бодлын алдаанд олж засах хэрэгтэй юм байна. За бодлын алдаа гэхээр юу гэлээд байна гэхээр би заавал нэгдүгээр байранд орох хэрэгтэй гэж бодъё л та. Ямар нэгэн тэмцээнд ямар нэгэн уралдаанд те. Гэтэл заавал гэдэг нь өөрөө бодлын алдаа болчихж байгаа. Яагаад тэгэхээр заавал нэгдүгээр байранд орох албатай биш байхгүй юу? Тэгээ дээрээс нь өөр хүн орж болох байхгүй юу? Тэгэхээр хэрэг би заавал нэгдүгээр байранд орох хэрэгтэй. Үргэлж би нэгдүгээр байранд орох хэрэгтэй гэдэг үргэлж гэдэг бас ингээл бодлын алдаа оруулаад ирээ гэж үтэй л та. Энэ маань эргээгээд өөртөө одоо маш одоо юу гэдгийг сэтгэл санаагаар унтахад тийм хямралыг үүсгэж илүү хүчлээд байгаа юм шиг санагдаж байна л да. Нэгсэндээ үргэлж би нэгдүгээр байранд орох хэрэгтэй. Үргэлж би сайн байх төгс байх гэх. Үргэлж төгс байх хэрэгтэй. Гэтэл төгсөөл гэж байхгүй нэгдүгээрт, хоёрдугаарт үргэлж нэгдүгээр байранд орно гэж байхгүй. Эзэн нэгэн цаг тийм боломж байхгүй. Яа тэгэхээр танаас дахиад нэг илүү хүн байж л байгаа. Та энэ дэлхий дээр ганцаархнаа нистгүүл юм болвол одоо бусдаар бол угаасаа танаас илүү хийж чаддаг хүмүүс зөндөө байгаа. Энэ дээр тэгэнгүүт нэг асуулт гарч ирдэг л тийм. Тэгвэл би одоо ингээд хүн болгон чадаад байгаа юм бол тэгвэл надад чаддаггүй одоо чаддаг юм байхгүй юм шүү те. Надаас ингээд хүн болгон дандаа л илүү чадаад байна шүү дээ гэдэг юм. Гэтэл хүн болгон одоо өнөөдөр би сэтгэл зүй, чи сэтгэл зүй зөндөө олон сэтгэл зүйч нар байгаа тийм. Гэтэл зөндөө олон надаас мундаг одоо бит хоёроос мундаг зөндөө олон сэтгэл зүйч нар байгаа. Тэр сэтгэл зүйчд нар дундаас би энэ сэтгэл зүйч гэдэг мэргэжлээ ашиглаад юуг хийж чадах юм бэ гэдэг нь чухал байхгүй юу? Юуг бүтээх юм бэ гэдэг нь чухал. Миний хувьд гэсэн үг тийм өөрийнхөө хувьд юуг бүтээх юм бэ гэдэг чухал болохоос биш. Надаас илүү юм чаддаг хүн байгаа дээ. Тэгэхээр би муу чадаад байна гэсэн үг биш байхгүй юу? Тэр чаддаг зүйлээрээ дамжуулаад юу бүтээх гэдэг юм бэ гэдэг нэг чухал. Тэгэнгүүт нөгөө бид нар бас нөгөө бодлуудаа зэгцлэх маань эргээд нөгөө сэтгэлийн хаттай байх юм бас нэг. Одоо юу гэдгийг нэг юм нөхцөл нь болж байгаа. Тийм нэг бахархал нь болоод өгч байгаа юм байна л та. Сайн нөгөө таны хэлсэн сонссон чинь өглөө би нэг ийм ишлэл уншсан. Альберт Эйнштейн хэлсэн. Яг бүтнээр сандаггүй агуулга нь юм байсан юм хүн бүр ингээд сууд тухаантан байх боломжтой. Гэхдээ хэрвээ ингээд
загсыг модон давирч чадчихэв үгүй юу гэдгээр нь шинжих юм бол тэр бол өстой тэнэг асуудал болно. Тэр эндээс юу хэлээд байна вэ гэхээр таны хувьд те бусдаас онцгой нэг зүйл байгаа. Хүмүүр энэ дээр энэ дэлхий дээр дахин давтагдчихгүй гэдэг үгтэй бүгд санал нийлдэг тийм үү. Таа ч гэсэн үзэж таа ч гэсэн санал нийлж байгаа бах. Гэхдээ бид нэр бүгд давтагдчихгүй цор ганц юм бол яагаад ингэж нөгөө нэг бусдын тэр сайн сайхан байдал руу илүү би л тэрийг авах ёстой илүү бусдтай адилхан байх гэж хичээх хэрэгтэй гэж вэ гэдэг талаар бодоод үзэх хэрэгтэй баг. Тэгэхээр хүн бүр өөрийнхөө хүрээнд хийж чадах маш сайн зүйл байж болно. Тэр хүнд ч гэсэндээ маш цор ганц одоо нөгөө сайхан зан чанар байж болно. Тэгэхээр өөрийнхөө хүрээндээ гэдэг тэр нөгөө хүрээгээ илүү тодтох нь илүү чухал юм шиг санагдаж байна. Тэгэхээр энэ маань өөрөө дээрээс нь таны нэг үлсэн 49% болох сэтгэлийн тэнхээгээ амьдралынхаа явцдаа яаж хөгжүүлж болох вэ гэдэг ч гэсэндээ маш их нөлөөлөх байхаа. Тийм шүү. Тэгээ түрүү асуусан шүү дээ. Яаж хөгжүүлэх юм бэ гэдэг. Маш хамархан 3 арга хэлж өгье. За үзэгчд маань бичээд аваарай. Эхнийх нь болохоор одоо нийгмийн дэмжлэг гэдэг зүйл маш чухал буюу бусадтай харилцах хэрэгтэй. Энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр та сайн дурын ямар нэгэн клуб нэгдэж болно. Ямар нэгэн байдлаар баг хамт олонтой боллоо. Тэнд ингээд хүмүүстэй харилцаанд одоо ингэж харилцаж тийм ээ тэндээс бусад хүмүүс тусалж буцаагаад нөгөө нийгмийн дэмжлэг бас авах хэрэгтэй. Энэ маань эргээгээд нөгөө нэг сэтгэлийн хат буюу одоо нөгөө энгийнээр ярих юм бол бид нар ингэдэг штеп. Ямар нэгэн зүйл хийх гэж илаа тийм ээ. За одоо би амьдралд анх удаага хийх гэж илаа. За тэр маань миний хувьд хэцүү шүү дээ анх удаага хийх чаа. Гэтэл надад ард дэмжиж байгаа хүн байх юм бол би тэрийг зоригтойгоор хийнэ дээ. Нэгсэндээ би унсан ч намайг түшээд авах хүн байна гэж бодно. Би унсан ч энэ хүн яаж хийж байгаа л намайг одоо юу гэдгийг тэндээс аваа гарна та гэдэг нэг бодол байгаа тий. Энэ маань өөрөө би тийм учраас би сэтгэлийн хаттай буюу одоо нэгсэндээ за би чадах юм байна. Би өөртөө итгэлтэй байж чаднаа гэж би ингэж итгэлтэйгээр гарч чадаад байгаа байхгүй юу. Тэр энэ маань бас нөгөө сэтгэлийн хаттай сэтгэлийн тэнхээтэйгээр нэгсэндээ ямар нэгэн зүйлийн өмнө одоо нүүр тулах бэрхшээлийг даван туулахад хүртэл тэр нийгмийн дэмжлэг гэдэг зүйл чухал. Заавал хин нэгэн ирээл мөнгө өгөөл те. Заавал хин нэгэн ирээл эд зүйл өгөөл ингээд ах шаардлага байхгүй. Тэнд ингээд нэг тодорхой хэмжээнд энэ хүн намайг дэмжиж байгаа шүү гэдэг тэр дэмжлэг сэтгэлийн дэмэн аюул чухал байдаг. Тэгэхээр бусдад маш сайн харилцдаг байгаарай. Тэгээ дээрээс нь бусдад маш сайн өгдөг байгаарай. Гэж хэлмээр байна. Нөгөө төгөөр өөрийгөө хайрлаарэ. Нэгсэндээ би өнөөдөр яг юу мэдрээд байгаа юм бэ? Миний мэдрэмж зөв юм уу, буруу юм уу? Одоо зөв буруу гэхээсээ илүүтэйгээр би байнга энийг мэдрээд тахын зөв үү, буруу. Магадгүй одоо юу гэдгийг сөрөг мэдрэмж мэдрээд ээ гэж бодъё л та. Гэхдээ бид нар тэр сөрөг мэдрэмжээс гарах хэрэгтэй тийм үү? Гэтэл бид нар өөрсөндөө анхаарал тавиагүй улмаас тэр хямралтай ингээд байгаа л гэдэг. Гэтэл бид нар магадгүй өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэнд анхаардаг болвол би энэ сөрөг мэдрэмжээсээ яаж гарах вэ гэдэгт анхаарлаа хандуулж болдог. Нөгөө төгөөр мэдээж би физиолог байна те. Сайн хоолундаа одоо зөв тохируулан зөв олох хэрэгтэй. Нойроо зөв авдаг байх хэрэгтэй. Чанартай нойр байх хэрэгтэй. Гэмшлэн өөрийгөө бас хайрлах хэрэгтэй. Нөгөө төгөөр дахиад нөгөө бодлоо зэгцлэх. Энэ маань нөгөө хамгийн ихэнд дурдсан шүү дээ. Хамгийн энгийн арга бол ерөөсөө л өдрийн тэмдэглэл бичих. Надад болохоор нэг өөрийн нэг юм арга байдгийг. Би яг энэ тэмдэглэл бичээд ах одоо ингээд боломж болцоо их байдаггүй учраас уцсныхаа нөтөн дээр гаргаж ирээ биччихдэг. Тэгээ бичихтэй заавал ингэж одоо юу гэдгийг нэг өгүүлбэр болох. Одоо энэ шийдэл бид нар 10 жил таахтай яг бид нар сэгждэг шүү дээ. Би өнөөдөр тэрнтэй уулзав. Тэгэл ингээд бичдэг шээ. Тэгж бичих шаардлагагүй. Та зав завгүй бол зүгээр л одоо юу гэдгийг түлхүр үгээр нь те. Хэцүү байсан бол надад хэцүү байд. Яагаад хэцүү байгаа? Тэр хүнтэй уулзсан. Тэгсэн чинь тэгсэн. Тэгээд ийм байна гэдэг. Өөрөө эргээд харахад илүү хялбархнаар. За тэгээ та ингээд өөр төрөөд байгаа тэр сөрөг мэдрэмжүүдээ бүгдийг биччихнэ. Тэ? Магадгүй өөр л үгээ байж болно. Би өстой тэнийг юм аа. Бид нарт тийм бодох үзэгдэл байдаг штэ. Би өстой арчаагүй маа нэр яагаад би ингэж вэ те гэдэг юм байдаг. Тэр үед ямар нөхцөлд вэ гэдгийг бас бичвэл илүү дэлгэрэнгүй болох юм байна те. Тийм.
Тэгээ ингээ бүх зүйлээ ингээ бичиж чинь. Ямар нөхцөлд яагаад тэгэж бодох болсон юм? Яагаад өөрийгөө тэнийг гэж бодох болсон юм? Тэгэнгүүт одоо би нэг ажил дээр нэг даалгавар хийх байсан. Тэ нэг ажил хийх байсан. Тэрийгээ би хариуцлага алдсан бай. Тэгэнгүүт миний яагаад өөрийгөө тэнийг гэж бодож байгаа шалтгаан тэр ажлаа хийгээгүй байгааз. Тэг ингээ бүх сөрөг мэдрэмжүүдээ бичээд нэг одоо өөрийгөө тэнийг мангараар нь бичдэгсэн хамаагүй. Тэгээ бичиж чинь. Тэгтээ тэрний хаараас заавал зөвийг нь бичнэ. Боёо заавал эергийг нь бичнэ. Илүү тохиромжтой хэлбэрийг нь. За одоо шинэ би энд хариуцлага алдаад ингэчлээ гэж бодъё. Тэнгүүд би буцаагаад юу гэж болох байсан гэхээр одоо буцаагаад би зөвөр юу гэж хийчих вэ гэхээр за яг нэг удаа үнэхээр ингээд хариуцлага алдчихлаа. Би нэг удаа магадгүй анзаараагүй өнгөрөөч гисэн байна. Дараагийн удаа юм болохгүй. Тийм учраас би юмаа сайн шалгадаг байя. Тэрнээс болвол хүн одоо нэг алдлаа гэд хүн чинь тэнийг хүн биш штэ гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн буцаагаад нөгөөдхөө эерэг болгоод байна. Энэ маань нөгөө өөрөө бодлоо цэгцлэхэд маш чухал. Нэгсэндээ л бодлын нэмэгдэл бичээд байгаа хэрэг байхгүй юу. Тэгээл ингээл нөтөн дээрээ бичээл өөр хин нэгэндээ муудалцсан бол нөгөөтгөө ч гэсэн бичээл тэгэл буцаагаал тэгтэл эн чинь яах вэ? Энэ хүний хувьд энэ хүний зүгээс бол ийм байсан юм чинь одоо миний буруу байж болох л байсан байж штэ гэдэг ч юм уу те. Ингээл бодохоор сүултээ нөт бичихгүйгээр одоо утсан дээрэж бичихгүй хаанч бичихгүй зүгээр тархинда боловсруулаа тэр загвар тархинд цуч дадлж байгаа юм биш үү. Эхлээл нөгөө сөрөг юмнууд ороод ирнэ тий. Би өстө тэнийг гэл ингээл явж байгаа л тэгэл сүултээ гэхдээ эн чинь ийм ингээл аль хэдийн бодлоо зэгцлээд тэр стресснээсээ маш амархан гардаг болчихдээ. Тэгэхээр нөгөө бодлоо зэгцлэн бодлын тэмдэглэл хөтлөн гэдэг нь бас ийм чухал ач холбогдолтой юм шүү. Тэгэхээр эндээсээ одоо өөр анализ хийгээд дээрэс нь архив үүсчихэж байгаа шүү дээ. Хизээч эргүүлээд харах боломжтой. Тэгэхээр илүү үлдсэн нөгөө 49% болох сэтгэлийн тэнхээгээ илүү сэтгэлийн тэнхээтэй байх магадгүй сэтгэлийн тэнхээгүй одоо болох үед юу надад сөргөөр нөлөөлдөг вэ? Тэгэхээр энийгээ би яаж илүү даван туулах вэ гэдэг бас тэр гаргалгаа гарч ирэх юм шиг санагдчих тий. Тэр сэтгэлийн тэнхээ гэдэг бол хэдий одоо байглаас өгдмөл зүйлч гэсэндээ үлдсэн хувийг нь та илүү өөрийнхөө бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарад за тэгээд дээрэс нь өөртөө анализ хийгээд өөр тохиромжтой аргуудыг туршиж үзээд байх юм бол энэ маань хөгжүүлэх боломжтой зүйл байх нэ тий. Тэгэхээр ингээд тэсэл ингээд дэлбэрэхгүй юм шүү гэж бодоод суугаад байх нь өөрөө тэр хүн ингээд сэтгэлийн тэнхээтэй төсвөртэй байгаа гэдгийг илтгэхгүй байна. Харин ч илүү бусдтай хуваалцаж илэрхийлж ярьж бусдаас дэмжлэг авдаг байх. Нөгөө төгөөр өөртөөгөө бас цагийг гаргаад өөрийнхөө талаар бодож анализ хийдэг байх. Дээрэс нь одоо тэр стресстэй хэцүү нөхцөл байдлуудад яаж ингэж даван туулж болох вэ гэдэг аргуудад суралцах маань өөрөө хөгжүүлэх боломжтой гэдэг нь үнэхээр сайхан мэдээ байна. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаарыг хоёлоо одоо дуусгаад тэгээд дүгнэлт болгоод үзэгчтэй зөвлөмж хүргвэл за эцэст нь дүгнэлт хэлэхэд нөгөө бид нар эрүүл хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэдээ ярьдаг тийм ээ. Зөвхөн бие эрүүл байхад тэр хүнийг эрүүл хүн гэх үү гэвэл бас жоохон эргэлзээтэй. Эрүүл хүн гэдэг маань нэгдүгээрт сэтгэл зүйн хувьд эрүүл, хоёрдугаарт бие физиологийн хувьд эрүүл байхыг эрүүл хүн гэж хэлээд байгаа юм аа. Тэгэхээр та одоо бид нар хинж мэдэн штэ ямар ерөнхийдөө ихэнх өвчний бараг 80% нь сэтгэл зүйн гаралтай байгаад байна гэд бид нар бүгд одоо энэ тоог мэддэг тийм болохоор сэтгэл зүйн эрүүл мэндэд илүү анхаардаг байя. Тэгээд дээрэс нь бидний өдөр тутамдаа бусадтай харилцах өдөр тутамдаа асуудлаа шийдвэрлэхэд энэ сэтгэл зүйн одоо эрүүл мэнд сэтгэлийн хат гэдэг маань биднэрт одоо дандаа тусалж идэх юм аа. Тэгэхээр зөвхөн биеийн эрүүл мэндэд гэхээсээ илүүтэйгээр бас сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг байя гэж хэлмээр байна. Тийм тэгэхээр сэтгэлийн хат гэдэг маань өөрөө нөгөө тисэж төвчиж барина гэхээс илүүтэйгээр илүү өөрийгөө зөв контролдож зөв удирдах чаддаг байх гэдэг рүү илүү төвч байгаа юм шиг санагдаж байна. Тэр үзэгчид та бүхэн маань ч гэсэндээ өнөөдрийн маань дугаарыг сонсоод тэр бодлын тэмдэглэлүүдээс туршиж үзэх эсвэл бусадтай одоо өөрийнхөө хизээч уулзч байгаагүй хүмүүстэй уулзах, найзуудтайгаа ярилцах, дэмжлэг авах гэдэг аргуудыг мөн туршаад үзээрэй. Тэгэхээр үлдсэн 40%-ийг та өөрөө хөгжүүлэх боломжтой учраас сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, өөрийнхөө биеийн эрүүл мэндэд анхаарах маань өөрөө сэтгэлийн хатаа илүү зөв шугамд барих тэр боломжийг танд бүрдүүлдэг байх нэ. Тэгээд өнөөдрийн маань дугаартай хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.